Хэрвээ хүн сэрх юм бол хүн би энэ дэлхий дээр байгаа. Би бол энэ дэлхий дээр байгаа боловч би энэ дэлхийгээс биш гэдгийг мэдэрнэ. Өөрөөр хэлбэл би бол Тэнгэрийн хүү. Би бол Тэнгэрийн хүү. Би энэ дэлхий дээр ирсэн болохоос биш би энэ дэлхий дээр үүсэж би болсон зүйл бол биш. Өөрөөр хэлбэл би энэ мах, би яс, цус бол би биш ээ. Энэ бол зүгээр миний унаа. Энэ амьдрал дээр хэрглэж явах миний унаа. Жинхэнэ би бол миний сүнсэн би, миний оюун ухаан гэдгийг ойлгоно. Тэгээ зүгээр би дөнгөж ихний шатнд тайлбарлаж шээ. Тэгээ ингээд тайлбарлахад ойлгохоосоо ойлгохгүй. Ойлгож байгаа хүмүүс нь бас дахиад хэрэгжүүлэх нь амьдрал дээр хэрэгжүүлэх нь зөв. Гэх мэтчлэн дахиад буцаа гэж шүүгдэв. Тэгээ сэржиж бид энэ их орондоо эзэн шиг эзэн байна л да. Тэгээ яаж сэрэх вэ гэж бүх юмыг яг асуух хэрэгтэй. Энэ мах би яг юу юм? Энэ яг яс юу юм? Яагаад зарим хүмүүс биенээсээ гардыг сүнсэн би биенээсээ гаргадаг. Яг яах гэж? 7 хүрд гэж. Энэ 7 хүрд яг юу юм? Зарим хүмүүс, зарим лам нар нисэж байна. Яаж нисээд байгаа? Энэ бүхэл бүтэн дэлхийн орчлон хорвоогийн бүр ертөнцийн огторгуйн 99% зүгээр хоосон орон зай. Өөрөөр хэлбэл эн чинь зүгээр хийсвэр, эн чинь бодит биш. Тэгээ энийг ойлгож чадсан хүмүүс энийг хийсвэр, энэ зэрэглийг нэгт харж чадсан хүмүүс, оюун ухаанаар нэгт харж чадсан хүмүүс нисч чадаад байгаа. Ойлгож байна? Нисч чадаад байгаа. Биенээсээ гараад байгаа. Янз янзын хүчийг өөрөөсөө гаргаж ирээд байгаа. Мэтчлэн ингээд ийм сонин сэдвээр оролцож байгаа байхгүй. Тэгээ би эхлээд оюун ухааны жоохон задлчаа тэгээд удахгүй огторгуйн хууль гэж байдаг юм байна. Огторгуйн хууль. Энэ огторгуйн технологи байдаг юм байна. Тэгээ энэ огторгуйн хуулиар амьдрч чадах юм бол хизэж мөхгүй. Бүр өөрт мөнхийн аз жаргал тэр диваачинг сэтгэлтэй бий болгож чаддаг юм байна гэдгийг ойлгочлоо. Мэдчлээ. Гэхдээ мэдэрч яг амьдралдаа хэрэгжүүл бүр 100% хэрэгжүүлж амжааг байна. Гэхдээ жоохонор бол мэдрэгдэж байна. Тэгээд тэр дундаас яг ойлгосон хэдийн юмнуудаа огторгуйн хууль ууд гэж байгаа нэг хэдэн бичлэг хийхээ оролдоно. Тэгээд огторгуйн хуулиудын зүгээр нэг хууль юм бий. Юуг нуун тэр нь гарч ирнэ. Юуг далдлан тэр нь далдаараа гарч ирнэ. Юуг дарах гэж оролдоно тэр нь улам хүчрэгчдэг. Энэ бол огторгуйн хууль юм байна. Өөрөөр хэлбэл Монголыг яасан ч устгаж чадахгүй. Ямар ч орн устгаж чадахгүй. Орос, Хятад яагаад ч нэг энерги нөгөө энерги устгах чадахгүй юм байна. Энерги бол энерги, тэр бол энерги бол мөнх. Өөрөөр хэлбэл Монгол улс хизээж мөхөхгүй. Энэ бол баттай. Гэхдээ Бурхны шинд хөрөнгө оруулалт хэрэгтэй л байгаа л даа. Өнөөдөр зүгээр хүмүүсийн андуурдаг зүйл нь бол одоо ингэ зовлонд очих юм болох гэж. Мөнгөтэй л гэдэг ганд тэгтэл. Тэг яг үнэндээ гандан баг ашиггүй ажилтдаг шүү дээ. Хүмүүс гайхал баг. Хүмүүс ганданд очоод битүү хүмүүс үлээ тэгээд юу ч хийхгүй зөвхөн мөнгөийг л хурааж аваад гэж боддог гэж болно л да. Гэтэ нэг удаа тэр ганданд очоод битүү хүнтэй байхын очсон тохиолдолд цагаан сараар л очсон байт. Угуул бурхан багшийн дүү чинь за цаан чинь сайн гэж нэг удаа очив. Тэгтэл сарын 20 хоногт нь гандан тийм хөнгөлт сарын 20 хоногт нь ашиггүй ажилтдаг. Тэр дулаан, захиргаан, тэр сургалт бүх юмнууд нь бол дийлэх хүмүүс очдог байхгүй. Дийлэх хүмүүс ерөөсө гандан жилийнхээ орлогын талыг нь цагаан сараар олчдаг. Үлдсэн 4/1-ийг нь баг тэр бурхан багшийн дүүчүүд тэр олчдаг. Бусдууд бол ингээд тооцоонууд нь байд юм аа. Нодон жилийн тооцоо. Нодон жил, уржин жил хоёр ашигтай гарлаа гэдээ гандан хэлчихсэн.
тэр дулаан тэр цалмил тэгээд ингээд зовлон тоочих гэдэг байгаа юм ш. Зүгээр ингээд юу харагдаад байдаг вэ гэхээр шашны нэрээр хүмүүсийн зарж байгаа мөнгө бол асар их мөнгө. Жилдээ зардаг мөнгө бол асар их мөнгө. Замбраа ганангийн орлого тэр мөнгө хүрдэггүй байхгүй, тэр мөнгө хүрдэггүй юм жилдээ. Тэр мөнгө хаашаа урцаад байна гэж. Тэр мөнгө нэг сувраг болоод тийм ээ. Нэг юм мондыг болоод тэг хэрэггүй л хамгийн гол нь одоо өнгөн талтай биш тийм ээ. Хэлбэрийн хөгжлөхээс илүүтэйгээр агуулгын бурхны шин хөгжил чухал байна гал. Надад бодогдоод идэм л дгүй. Агуулга талд нь хараач. Зүгээр ингээд сурганд нэг хүн 30 сая төгрөг зарж байна гэд хэллээхэд эцсийн дүндээ уул нь бол бас лам хургууд үгээр л явна штэ. Тэгэхээр үгүй сургаас илүүтэйгээр. За гандангийн FM-ийн энэ хөрөнгө оруулалт хийчихээ. Энэ зарим газрын шуугаад байна тийм ээ. Тэгэхээр тэдэнд өгнө орлож юм бол маш илүү тодорхойлцдог болж байна. За нэвтрүүлгүүд энэ чанар чансаа сайжруулах. За ингээд ийм сургалтуудыг зохион байгуулах. Ингээд ийм хөрөнгө оруулалт байна гэж шилжихгүй яагаад байгаад гэдэм бэ ингээл хэлбэр талд нь л яваад байна. Хэлбэр талд нь л яваад. Агуулга. Гоод жишээлбэл тэр олон сураг бүтээжсэнээс гандан дээр нэг сайн дунд сургууль ирж байна шүү дээ. Миний хамгийн их боддог зүйл бол лам нарын ерөнхий боловсрол. Тэгэхээр тэр их мөнгөөр сураг бүтээжсэнээс үнэхээр одоо сурах орчин сайтай, багш нар сайтай ийм дунд сургууль байгуулад тэр асар их ашигтай. Яг тэгэхээр үнэхээр хичнээн олон хүүхдүүд лам нэрээр ерөнхий боловсрол завсардж байна. Хичнээн олон хүнээр тоглож байна. Шашин гэж байгаа одоо бидний амьдралд өнөөдөр бол одоо шашны хэмжээнд бол хүлээлгээд авчаад хүлээгээд авчаад байгаа маш олон үзэл санаанд бол байна л да. Бага ийм суурьтай. Яг энэ суурьтай. Энэ ерөнхий үнэт зүйл ёс суртахуун хүртэл энэ дээр үндэслэж ингэж энэ дээр л үндэслэж. Одоо жишээлбэл Европын соёл иргэншилт дэлхийд хагалж байгаа бол бид яг л энэгээр л явж байна гэсэн. Тий, яг энэгээр л явж байна. 1600 жил бол Ватикан энэ шашны төрөөс Европын ард түмнүүдийн бол сэтгэл зүрх, оюун санаа, бусад ард түмнүүдийг бол шулах, боолчлох эннийхэн гол хэрэгэлсэн нь энэ л байсан. Тийм. Гэтэ энэ бол нөгөө харанхуй үе гэдэг чинь хамгийн бүдүүлэг харанхуй үе байсан. Тэр үеийг Европ тулгасан дараа нь загалмаатны дайнууд үе болсноор ойрох торон дээр сүйдсэн. Хамгийн сүүлчийнх нь инквизиц хэдэн зуун жил Европыг хяд цусан далхиталд оруулсан тэр инквизиц. Тэгээд энэ бүхнийг бол дандаа бурхан ингэж биднэрт бол одоо чинь зарилгдсан учраас ингэж бид нар бол одоо бурханы шавнар учраас загалмаатны дан бурханыгаа бид нар бол одоо бурханыхаа үдэл санааг бид нар бол тарааж түгээж тэр хүмүүсийг гэгэрүүлж одоо энэ тэр бурханыг шүтдэггүй улсуудыг бол энийг бол зэрлэгүүд. Тэгээ хүмүүсийг бол ердөөсөө шашин гэдэг нэрийн дор хүн өөрөө өөрийнх нь амьдралыг бол одоо эргцүүлж бодох өөрөө амьдралынхаа төлөө хийх тэмцлийг бол ердөөсөө энэ цашнаар ингээд боомлоо баглаад ингээд хүлчиж байгаа. Ердөөсөө оюун санааг харанхуй үе болсон ер нь дэлхийн ертөнцийн ялангуяа энэ гэгэрэл тал дээр их буруутсан гэдэг бол үнэн юм байна л да. Яг л шашны өөрөө шашны гэгэрэлгээ ойлгож байгаа чинь буруу замын гэгэрэл тэгэлгүй яах вэ? гайхаад